шүтэн барилгын магтаалыг төрүүлсэн байдаг. За энэ бол одоо бурхан багшийн магтаал учраас за нэг өсөндөө энэ биднээсийн одоо өнөөдрийн шинийн 8-ны хаврын эрхэн сарын шинийн 8 бол бурхан багшийн өөрийн одоо ирээ төвлөгөн буюу хандсшгүй их ирээ төвлөгөөний үзүүлсэн өдөр учраас энэ өдөрт нь одоо ингэж шүтэн барилгын магтаалыг уншиж бурхан багшд магтаал өргөж байгаа. За тэрний дараа одоо жачин цогны гэдэг бас бурхан багшийн бас нэгэн магтаал уншдаг. За тэгээд түүний дараа за Балдан Сасума гэж бас нэгэн номыг уншдаг. За энэ Балдан Сасума гэдэг ном бол юу вэ гэхээр энэ бол одоо Бог Зүйн гэгийн магтаал юм аа. За энэ Бог Зүйн гэгийн магтаал хэн төрөвсөн бэ гэхээр энэ хүн номыг бол одоо Бог Зүйн гэгийн хоёр эрхэм шив байдаг. За хоёр эрхэм шивийн нэг нь болох хайд үгэлийг болсон гэж. За Бог Зүйн гэгийн хамгийн одоо хоёр эрхэм шивийн нэг хайд үгэлийг болсон богддаг. Тэрхүү одоо их төлөвтөн хүмүүний зохиосон за энэ Бог Зүйн гэгийн магтаал байдаг. За энэ магтаалыг бол одоо бурхан багшийн магтаалын дараа уншдаг. За түүний дараа одоо Туван Шалжама гэдэг. За энэ хөө бас нэг магтаалыг уншдаг. За түүний дараа Пунцуг гүсэм гэдэг ном уншдаг. За Пунцуг гүсэм гэдэг ном бол одоо өндөр гэгэний магтаал. За өндөр гэгэний магтаал нэг өсөндөө өндөр гэгэнийг анх одоо халахын нутагт 1600 одоо 30 хэдэн онд 38 оны үед одоо өндөр гэгийн нэг одоо тодруулах үед за 4-р банчин богд 5-р далаалан тодруулсныхан дараах нь одоо 4-р банчин богдын гэгийн өндөр гэгийн одоо төрөл үеийн сойрхол айлтгалагддаг тийм ээ сойрхол залбирал гэдэг юм ном төрүүлсэн байдаг. За тэрхүү номыг төөрөөд тэрхүү номон дээр нь одоо төрүүлсэн тэрхүү номон дээр нь зарим нэг одоо багсаг өөрчлөлтүүд хийж одоо өндөр гэгийн бас өөрийнхөө тэм нэг магтаалыг одоо төрүүлсэн байдаг. За тэрхүү магтаал нь одоо Пунцуг гүсэм гэдэг магтаал. За энэ магтаалыг бол одоо энэ өнөөдөр ингэж уншдаг өдөр байгаа. За тэгээд Бог Зүйн гэгийн одоо шарын шинэг анх үсгээд за тэгээд тэр үсгэснийхаа дараах нь одоо энэ хаврын эрхэн сарын шинийн 1-ээс 15-ны хүртэх энэ ирээ төвлөгөөний ерөөлийн хурлуудын одоо дигж энэ одоо горимыг одоо өөрөө одоо ингэж шинжилэн тогтоож за энийг нь одоо өндөр гэгийн үед одоо халахын нутагт одоо бурхны шишин хүчтэй дэлгэрэх үед өндөр гэгийн жигсэн энэ хөө бурхны шишний ялангуяа энэ одоо шарын шишний улам ерөөлийн улам буюу төвлөгөөний ерөөлийн хурал гэдэг энэ хурлыг шинээр ингэж Монгол одоо уламжлал соёлтой уялдуулж ингэж хурлын энэ зан уулуудыг ингэж журмалж тогтоон гаргаж ирсэн байдаг. За тэр үднээсээ ч ер нь бол одоо Монголд бурхны шишнийг Монголын одоо хөрсөнд болох Монголын гэсэн соёлын тэр өмг шинжийг агуулхад хамгийн чухал өрөө гүйцэтгэсэн хүмүүс энийг бол одоо анх дахь богд Зүвзэн ном нутагт байдаг. Тийм болохоор одоо анх дахь богд гэгэний магтаалыг одоо бас уншдаг. За тэрний дараа одоо Ламзува намсум гэдэг номыг уншдаг. За Ламзува намсум гэдэг бол одоо сэтгэлийн төгс амар амгаланд хэрхэн хүрэх гэдэг арга ухааныг үзүүлсэн байдаг л да. Сэтгэлийн амар амгаланд хүрэхэд бид нэр яг сэтгэлдээ юг өөрчлөх ёстой. Юг өөрчлөхгүй одоо сэтгэл дотроо үлдээх ёстой. Юуг нь одоо сэтгэл дотроос арчиж гээж хайж цэвэрлэх ёстой юм бэ гэдэг. Тэр ерөнхий одоо ухааныг зааж өгсөн тийм ном. За тэгэхээр сэтгэлийн амар амгаланд хүрэхэд одоо тэр нэг арга замууд байх нь л дээ. Тэр арга замууд дотроос хамгийн эрхэм 3 арга зам байна гэж. За тэргүй хамгийн эрхэм 3 арга зам бол төвдөр бол юу гэж нэхэр Ламжзова намсум гэж. За энийг монголоор орчуулбал мөрийн 3 эрхэм гэж. Мөр гэдэг маань дотоод сэтгэлийн төгс амар амгаланд хүрэх тэр зам мөрийг хэлээд
тэр зам мөрийн хамгийн эрхэм 3 одоо зүйл нь юу юм бэ гэдгийг гаргаж ирсэн ийм ном байдаг. За энэ номд дотор одоо тэр мөрийн 3 эрхэм гэдэг ном 3 утга санаа нь юу гэдэм бэ гэхээр хамгийн түрүүнд одоо магад гарахын сэтгэл. За магад гарахын сэтгэлийг одоо номлосон байдаг. За тэрний дараа одоо бодийн сэтгэлийг номлосон байдаг. За энэ хоёрын дараа одоо хоосон чанарын утгыг номлосон байдаг. За энэ 3 бол одоо мөрийн 3 эрхэм юм а гэж. Магад гарахын сэтгэл, бодийн сэтгэл, хоосон чанарын ухаан гэсэн энэ 3 зүйл бол одоо дотоод сэтгэлийн дээр төгс амар амгалан дургад хамгийн чухал мөрийн 3 эрхэм зүйл юм а гэж. За тэгээ магад гарахын сэтгэл гэдэг бол ерөнхийдөө юу вэ гэхээр ер нь орчлонгийн мөн чанарыг таних хэлж байгаа тийм. Орчлонгийн мөн чанарыг таниад орчлонгийн мөн чанарыг таньсан тэр одоо ухаанаас үүдээд нэг өсөндөө бид бүхэн болоод энэ орчлонгийн мөн чанарыг таньна гэдэг нь юу вэ гэхээр нэг өсөндөө утгын дөрвөнний мөн чанарыг ойлгохыг хэлж байгаа юм л да. За утгын жирөө одоо дөрвөн гэж бурхан багш хамгийн анх ном айлтгатай айлцсан тэргүй утгын дөрвөнний мөн чанарыг ойлгоод тэр ойлгосныхаа дагуу ухаарал одоо үүний сэтгэлд ингээ бий болоход магад гарахын сэтгэл өөрөө бий болдог. Орчлоноос гэтэлсэн нирван гэдэг. Гэтлгүй буюу нирван гэж байна тийм. Тэр орчлон хийгээд нирван гэсэн хоёр зүйл байна шүү дээ. Юусанд орчлонгийн мөн чанарыг таниад орчлоноос гэтэлсэн яг гэтлгүй буюу нирван гэдэг мөн чанарыг таниад тэгээд нэг өсөндөө орчлонгоос гэтлэх хүсэл төрж байгаа. Ийм одоо ухаарлал утгын дөрвөн ойлгосон тэр одоо ойлголт ухаарлаас бий болдог. За ийм одоо нэг оюун санааны одоо тийм өөрчлөлт байх юм л дээ. Магад гарахын сэтгэл. За орчлонгийн мөн чанарыг ойлгоход одоо юу чухал вэ гэхээр орчлонгийн мөн чанарыг ойлгоход одоо хамгийн түрүүнд хүн бол одоо зовлон ойлгох хэрэгтэй. Зовлон гэж юу гэдэг юм. За тэгээд зовлон ойлгохын тухайд зовлонгийн өөрийн одоо яг жинхэнэ оршихуйн мөн чанар нь юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За зовлонгийн өөрийнхний оршихуйн ерөнхий мөн чанар нь юу вэ? Зовлон дотор өөрөө ер нь одоо хэд ангилагдаад байгаа гэдэг тэр одоо мөн чанарыг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар яг юу хүсэхгүй байгаа юм бэ гэхээр яг хүсэхгүй байгаа зүйлээ маш сайн тодорхойлж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүсэхгүй байгаа зүйлээ буруу тодорхойлцохоор биднээс хүсэхгүй байгаа зүйл чинь бол нэг өсөндөө амтан бүгд хүсдэггүй зүйл нь зовлон шүү дээ. Хүсэж буй ганц эрхэм зүйл нь бол амар амгал. Тэгэхээр нэг өсөндөө өөрийн хүсэхгүй байгаа тэр зүйлээ одоо маш сайн зөв тодорхойлох хэрэгтэй. Хүсэж буй зүйлээ бас маш сайн зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр хүсэхгүй байгаа зүйлүүдийг зөв тодорхойлох нь зовлон хүсэхгүй байгаа учраас зовлон гэдгийг зөв тодорхойлчвал би яг юу хүсэхгүй байгаа юм бэ гэдгийг ойлгоод ирэхээр яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг нь маш тийм чигтэй. Тийм одоо юу гарч ирэх юм бэ тийм ээ. Нэг зам мөр ерөөдөө гарч ирэх юм байна л да. За тэгэхээр зовлон гэдгийн мөн чанарыг ойлгохын тухайд мөх бусыг ойлгох хэрэгтэй. Хамгийн сул одоо хамгийн чухал нь өхөл мөн бусыг хөлийн зөвшөөрч. Өхөл мөн бус гэдэг зүйлийг бид нэр одоо ингэж ойлгож үүнийг ухамсарлах хэрэгтэй юм а гэж. За түүний дараа энэ өхөл мөнх ус байгаа учраас юмс ингэж шалтгаан нөхцөлийн ирэхээр үүсэж, шалтгаан нөхцөлийн ирэхээр оршин тогтнож, шалтгаан нөхцөлийн ирэхээр бүх юм одоо эвдэрч бүхэн өвддөг. За амьд бодгалс бол бүхэн өвддөг. Амьгүй энэ орчлон ертөнцийн одоо устж үгүй болдог. Тэгэхээр бүх юм шалтгаан нөхцөлийн ирэхээр өөрчлөгдөн хувьсаж байдаг гэдэг энэ мөнх бус өхөл хийгээд мөнх бусын мөн чанарыг маш сайн өргөж одоо өөртөө өдөр бүр одоо
өөртөө хэлж өөрөө энийг одоо хүлээн зөвшөөрч өөрөө энийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй юм аа. Тэгэхээр нэгсэндээ бид бүхэн бол өдөр болгон өөртөө шал өөр зүйлийг хэлдэг байх юм л биднээс сэтгэл бол тийм үү. За биднээс өнөөдөр л би амьд байх юм шиг, маргааш ч гэсэн би амьд байх юм шиг л байна. Мөч. Өнөөдөр миний амьдралын сүүлийн өдөр шүү гэсэн тэр ойлголт ухамсар биднэрт л ер нь бол би болдгоо байна. Тэгж л ерөөсөө бид боддогчгүй, тэгж хардагчгүй. Тийм одоо бараг өглийг бодоход бараг муу ёртой ингээд бодож болохгүй юм шиг тийм ээ. Яг хоо тэр өглийг болоод ингээд аман дээр яриад өгнө гэдэг нь өөрөө бас хүн бэлэгдмэрэл талаас муу боловч ер нь бол хүн бол өөрөө байнга л тэр ухамсарлаж ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүл гэдэг зүйл чинь эрх нь бол зайлшгүй тодорхой зүйл. Эрх нь зайлшгүй тэр хизээ эрх нь ерөөсө таашгүй. Тэгэхээр энэ үнэхээр амьтай голтойч бай, амьгүйч бай, бүхэл зүйлүүд эцсийн дүндээ ерөөсөө тулах ганц цаг нь зайлшгүй туулах нэг зүйл нь бол хүл шүү дээ. Тэгэхээр энэ хүл гэдэг зүйлийг бид угаасаа нүүр тулах ёстой юм зүйл учраас энийг бид ойлгоод хүлээн зөвшөөрөөд ухаарах хэрэгтэй юм аа гэж. Ингэж хүлээн зөвшөөрч ухааснараа хүн өөрөө бодит байдлаа ойлгож авч байгаа. Бодит байдлаа ойлгож байгаа. Тэр яагаад зовоод байгаа? Тэр зовлонгийн бас нэгэн мөн чанар ч энэ шүү дээ. Зовлон ч өөрөө мөнх бус чанартай. Тэгэхээр зовлон яагаад зовлонгийн мөнх бус чанартай зовлон бий болоод байгаа зүйл чинь ерөөсө биднээс бие сэтгэл хоёр шүү дээ. Тэгэхээр нэгсээ зовлон гэдэг зүйл бол биднээс дотоод сэтгэлээс бий болдог зүйл. Биднээс мэдрэмжэн дээр бий болоод байдаг зүйл. Түүнээс биднээс тэр ер нь бол дотоод сэтгэлээс, дотоод мэдрэмжээс ангид тусдаа байшин сав хоол, тийм ээ, машин тэрэг унаа, утас ширмэс юу гэдэг энэ зүйлүүдэд зовлон байхгүй шүү дээ. Тэгэхээр зовлон гэдэг бол хүний дотоод сэтгэл, мэдрэмжэнд байдаг зүйл. Тэгэхээр энэ зовлон гэдэг зүйл чинь өөрөө дотоод сэтгэл, биднээс дотоод сэтгэл болоод мэдрэмжийг агуулж буй мах цусан бие энэ дээр бий болоод байдаг. Тэгэхээр энэ хүү зовлон болоод зовлонгийн мөн чанар болоод энэ зовлонгийн мөн чанар өөрөө урган бий болоод энэ дотоод биеийн сэтгэлийнхээ мөнх бус чанарыг бид нэр сайн ухамсарлаж ойлгох хэрэгтэй юм аа гэж. Энэ мөнх бус чанар байгаа учраас биднэрт зовлон байна гэж. Бид нар яа харахгүй л одоо шалтгаан нөхцөл ирэхээр бүх юм өөрчлөгдөж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр биднэрт одоо ямар нэгэн зовлон тохиолдлоо тэр зовлон бол гинт тэнгэрээс унаад ирсэн. Гинтийн тохиолдсон тийм зүйл ерөөсөө байдаг. Бидний амьдралд тохиолдож бүхэл зовлон жаргал бүхэл одоо тэр зүйл бүгдээрээ гадаад одоо сав ертөнцийн шүтэлцэлээгээд биднээс тэр сав ертөнцийн ухамсарт одоо бодгол бид одоо биеийн сэтгэлийн одоо үйл энэ бүгд хоорондоо уялдаж байж л нэгсэндээ бид бүхэнд тэр зовлон байна. Тэр энэ бүгд чинь хоорондоо уялдаж зовлон бий болоод байгаа чинь энэ бүгд мөнх бус учраас энэ бүгд чинь хоорондоо уялдаад байна. Мөнх бус учраас нэг нэгэндээ нөлөөлөд байна гэж. Мөнх бус учраас нэг нэгэндээ нөлөөлж байгаа учраас тэр нөлөөллийн одоо хүчээсээ үүдээд зовлон бий болж. За тэгээд зовлон бий болоод байгаа бас нэгэн одоо тийм болохоор нэгсэндээ энэ юу хэмдэ энэ зовлонгийн мөн чанарыг ингэж ухамсарлаж ойлгох нь илүү чухал байна гэж. Тэгээ мөн одоо зовлон бий болоод бас нэгэн одоо учир шалтгаан бол бид бүгдийн дотоод
зовлон өөрөө биднээс биеийн дээр биений мэдрэмж болоод дотоод сэтгэл хоёроос одоо бий болоод байна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ зовлон бий болгоод биднээс энэ мах цусан бий болгоод энэ мах цусан би тээгдэж явж байна. Дотоод сэтгэл энэ хоёр маань зовлон бий болгох юм ариун бүс мөн чанарыг өөртөө тээж байна. Энэхүү ариун бүс мөн чанарыг бас бид ойлгох хэрэгтэй юм. За тэгээд одоо ийм нөхөн маягаар ингэж бид нэг баснд зовлон ойлгоно гэдэг чинь өөрийгөө илүү сайн таньж авахын нэр юм а гэж. Яагаад тэгэхээр зовлон бид гаднаас хайгаад болохгүй. Зовлон бол бидний дотор байдаг зүйл. Зовлон бол биднээсээс гадна талд биднээсээс ангид тусдаа байдаг зүйл ерөөсөө биш байна л дээ. Тэгэхээр зовлон бол бидний дотор байдаг юм а. Зовлон бидний дотор байдаг учраас тэр яг зовлон бий болгоод зовлон бий болоод урган гараад гарч байгаа тэр зүйлээ бид яг ямар мөн чанартай юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа даа гэж. Тэгэхээр нэг өсөндөө зовлон гарч ирж урган гараад байгаа зүйл чинь биднээс дотоод сэтгэл болоод биднээс мах цусан байгаа шүү дээ. Энэ хоёрыг бол бид одоо мөх бус чанартай юм гэдгийг хөлөөн зөвшөөрч ойлгох, ухамсарлах хэрэгтэй. Энэ өөрөөсөө зовлон бий болоод зовлонд чанартай юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ зовлон бий болоод байгаа нь өөр ариун бус чанарыг өөртөө агуулад байгаа учраас тийм шүү дээ, тийм ээ. Биднээс энэ бие мах бод чинь тийм ээ. Энэ биднээс бие мах бод гэдэг бол маш одоо ариун бус зүйлээр дүүрэн гэж. Бид нар ингээл өөрийнх нь биеийг ингээд маш сайн ингээд ажиглаад үзэх юм бол энэ дотроос бол тийм ийм сайхан ариун зүйл байна гэдэг ингээд одоо хинээч оюун санаанд бол одоо ингэж гарч ирэхээр тийм зүйл ерөөсөй байхгүй. Тэгэхээр биднээс энэ өөрийн мах цусан бие ингээл нэг ажиглаад үзэх юм бол энэ дотроос бол одоо тийм одоо ингээл арсын хамгийн дээд давхарт нь ус байгаа шүү дээ. Усны дараа арс байгаа. Тэгэл ингээл ус арс хоёрыг л ингээл жоохон ингээд одоо яраад үзэх юм бол цаана бол ер нь бол харахаа хүсгүй зүйл байгаа шүү дээ. Тэгэл бодоод үзэхэд биднээс бие бол мах цусан бие ариун бус мөн чанартай байна. Биднээс энэ оюун бодол өөрөө бас ариун бус мөн чанартай байна шүү дээ. Биднээс оюун бодол бол одоо байнгын нөгөө нэг л докторгүй тэнэж их сүүчилсэн маш одоо үүмэж хямарсан нөгөө галзуу сармагч шиг нөгөө докторгүй бодлууд байна. За тэгэл тэрнээс болсон одоо шунал байна, уур байна, мухаг байна, атаа байна, хармын сэтгэл байна. Тэгэл ерөөсөө элдв янзын одоо бухимдал тийм ээ. Одоо өшөө хорслын сэтгэл, сэрэмжгүй байдал, тэгэл юмд одоо тийм хайнга тийм ээ. Өөрөөсөө ичгүй, бусдаа санаа зовхгүй. Тэгэл одоо тийм өөрийгөө хянах чадваргүй гэх мэтийн тэгэл юмд одоо залахгүй хойрогч гэдэг юм. Ингээл одоо биднээс дотоод сэтгэлд одоо маш их тийм ариун бус мөн чанарууд байгаад шүү дээ. Тэгэхээр энэ ариун бус мөн чанарууд ирэхэнд сэтгэл мэн орцсон. Тэр одоо биений тэр ариун бус мөн чанараар дүүр. Энэ бие сэтгэлийн мөн чанартай энэ зүйл нь одоо ариун бус мөн чанартай учраас зовоод байна. Энэ өөрөө мөх бус мөн чанартай учраас бас зовоод байна. Тэгэхээр энийг л бид нэр ойлгох хэрэгтэй юм аа. Энийг ойлгоод ирэхээр хож ойлгож чадах тийм нэг үе талга бидэрт нэгдэх юм аа. Тэгээ нэг өсөндөө орчлон ойлгоно, зовлон ойлгоно гэдэг чинь ерөөсөө өөрийнхөө өөрт ч нэг юу байгаад байгаа гэдгээл илүү сайн таньж авах юм гэдэг. Өөрийгөө л илүү сайн таньж авах. Тэгэхээр нэг өсөндөө орчлон гэдэг бол биднээс нь дотор сэтгэлд байдаг байхаа нь зовлон гэдэг бол биднээс нь дотор сэтгэлд байдаг тийм л зүйл. Тэгэхээр энэ магад гарахгүй сэтгэл гэдгийг бид нэр ойлгоход энэ орчлон гэдэг зүйлийг, зовлон гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэг ойлгохын тулд өөрийгөө илүү сайн таних хэрэгтэй болж байна. Тэгээд ихээр магад гарахгүй сэтгэл бий болд юм аа. Тэгэхээр хүн бол одоо
аз жаргалыг хүсч байгаа бол аз жаргалын өнгө шалтгаан бас эрүүл ухаан. Аз жаргалын өнгө шалтгаан босон доктортой ухаан, энэрэнгүй ухаан, тийм ээ. Тэр одоо орчин буюу юмсын одоо орчин мөн чанарыг ойлгосон тийм одоо зүй тогтлог учир шалтгааныг ухамсарлаж чадсан тийм одоо оюунлаг тийм байдлуудыг бид нар өөрөө тэгж сурахын тухай илүү сайн юмыг таньж мэдэх тэр бэлэг оюунаа ашиглах хэрэгтэй байна гэж. Тэгэж ашиглаж сурснараа хүмүүс өөрийг мэдэхгүй байгаа бодит байдлыг мэдэж чадна. Мэдэхгүй байгаа бодит байдлыг мэдээд ирэхээр юу муухраад байсан, юу буруугаар бодоод байсан, юуг ойлгохгүй байсан илүү сайн одоо тань мэдээд нягтлаад ойлгоод тэгээд ирэх тусмал бид ерөнхийдөө юу хийж болохгүй, юу хийж болох юм бэ гэдэг тэр заагаа мэдээд тэгээд ирэхээр тэгээд заагаа мэдээд ирэхээр л ерөнхийдөө тэр магадгархан сэтгэл гэдэг чинь үүсэх магадгархан сэтгэл гэдэг зүйл одоо өөрөөс одоо урган бий болох маш чухал суурин болдог байна. Тэгэхээр саяны тэр ярьсан 3 зүйлийг ойлгоод ингэж ирсний дараа бол хүн үйл өөрийн одоо агуул орхилыг маш их ойлгож ухаарч ирдэг тийм үйл өөрийн агуул. Тэний өсөнд өөрийгөө ингэж илүү сайн ойлгоод таниад ирсэн хүн бол яг өөрийгөө хайрлж сурдаг байх юм л дээ. Өөртөө яаж энэрэнгүй хандах ёстой тийм ээ. Тийм нэг ухаарал өөрт нь бий болдог. Тэгэд ирэхээр хүн өөрийгөө зөв одоо хайрлаад ирсэн хүн бол бусдыг маш сайн хайрлаж чаддаг. Өөрийгөө илүү сайн ойлгож чадсан бол бусдыг илүү сайн ойлгож чаддаг. Тэгэд ирэхээр тэр хүний тэр үйл өөрийн одоо анхааран авалт илүү сайн одоо дадлагжиж эхэлдэг. Одоо үйл өөр гэдэг чинь ерөөсөө тэр шүү дээ тийм ээ. Юу хийж болох юм бэ? Юу хийж болохгүй юм бэ? Гэдэг тэр заагийг маш нарийн маш сайн ойлгож эхэлдэг. Тэгээд юу хийж болохгүй, юу хийж болох юм болохгүй гэдэг тэр заагаа маш сайн ойлгоод ирэхээр хүн илүү ухамсартайгаар илүү өөртөө хорлуулгүй, бусдад хорлуулгүй, өөртөө тусдаа, бусдад тусдаа. Өөрийгөө хайрлаж чаддаг, бусдыг хайрлаж чаддаг. Тийм сайхан ухамсарт байдлаа, тийм сайхан зүйлийг хэлдэг байх нь. Тэгээд ирэхээр тэр чинь үйл өөрийн анхааран авал аяндаа тэр хүнд. Тэгээд үйл өөрийн анхааран авал ингээ бий болоод ирэхээр хүнд өөрт нь бүр илт мэдрэгдэж эхэлдэг тийм ээ. Үнэхээр тэр хүний дотоод сэтгэлд тийм итгэл үнэмшил бий болж шүү дээ тийм ээ. Ерөөсөө зовлон жаргал гэдэг зөвхөн надад байдаг зүйл юм байна. Тэр гаднаас хайгаад ерөөсөө олохгүй юм байна. Тэр зовлонгүй байхын тухайд хүн яах ёстой вэ гэхээр дотоод сэтгэлдээ тийм сэтгэл ханамжтай байх ёстой юм байна. Уур бухимдалгүй байх ёстой юм байна. Тийм ээ. Тэгээд одоо омог дээрэнгүй сэтгэлгүй байх ёстой юм байна. Хата хорслын сэтгэлгүй байх ёстой юм байна. Тэр дотоод сэтгэлээ илүү амгалан тайван, эрүүл, ухамсартай, энэрэнгүй байх хэрэгтэй юм байна гэдэг хүн. Өөртөө ингэж ажиллаж, өөрийгөө ажиглаж миний дотор яг юу болоод байгаа юм бэ гэдгээ тэр учрыг нь олох гэж маш их одоо тэр нөгөө хүний толгой дээр өөрийн толгой дээр байгаа одоо бухлаа халж ингэ гаднаас үргэлж одоо гадагшаа цацарсан тэр оюуны хүч чадлыг төвлөрөө тогтоод өөрийгөө ажиглаад өөрийгөө таниад ирэхээр л ерөөс өөрөөрөө тэр хүний итгэл үнэмшил тийм болж эхэлдэг байна. Ерөөсөө одоо зовлон жаргал миний дотоод сэтгэлээс хамааралтай юм байна. Тэгэхээр би одоо өөрийнхөө сэтгэлийг илүү доктортой, эрүүл, энэрэнгүй тийм одоо бэлэг оюунлаг болох хэрэгтэй байна гэдэг дээр хэрэглүү тогтож эхэлдэг. Тэгэл ирэхээр хүн одоо тэр магадгархуу сэтгэл гэдэг чинь одоо
бий болж эхэлж байна шүү дээ тийм ээ. Яавал зовоод байгаа. Яавал нь зовлонгоос гэтлээд байгаа гэдэг. Тэр нэг одоо зөв одоо тийм ухамсарт тийм оюун санааны төлөв байдал руу орж байна. За ингэж ороод ирэхээр одоо энэ бол одоо өөр дөр ойлгоод байгаа зүйл шүү дээ. Өөр дөр ойлгоод байгаа. Өөр дөр ингэ ойлгоод ирэхээр өөр дөр би ингүүл зовоод байгаа юм. Ингүүл би одоо амар амгаланд хүрээд байгаа юм байна. Миний одоо ингэж одоо энэ цагаас эхэл энэ ухаарал би болоогүй байсан. Энэ өмнөх бүх цаг хугацаанд би ингээл зовоод байсан байх шүү дээ. Ингээд өөрөө өөрийгөө тэгээ ойлгоод ирэхээр бусад бүхий л амьтныг ойлгож эхэлдэг. Бусад бүхий л одоо амьтайгаа одоо бүх зүйлүүдийг яг өөршгөө ингэж ойлгож өөршгөө ингэж инэрч хайрлаж сурч эхэлдэг. Тэгээд ихээр одоо амьтан бүгдийг инэрч хайрлсан. Одоо инэрл нэгүүлсэн тэр сэтгэл бий болт юм аа гэж. Тэр их инэрл нэгүүлсэн сэтгэл бий болоод ирэхээр тэр амьтан бүгдэд өөрийн ирэхгүй тус болъё. Тэр амьтан бүгдийг энэ одоо зовлонгоос нь гítэлгий энэ амар амгаланд хүргэе гэсэн тэр маш хүчтэй хүсэл замаа амгалан төрөхийн тухайд би өөрөө тийм болох хэрэгтэй юм байна. Би өөрөө тэр зам мөрөнд туулж тэр одоо зам мөрийг би өөрөө өөр дөрөө ингэж хэрэгжүүлж энийг өөр дөрөө ингэж нэг усанд эзэмшиж туршлагажж тэгс сурснараа би бусдыг тэр одоо мэдэрч туршлагацсан тэр зам мөрөөрөө одоо итгэл үнэмшилтэйгээр одоо тэгж хөдлөж чадах юм байна. Тийм болохоор би төгсгөөрсөн тэр бурхны утгыг олё гэсэн тэр амьтан бүгдийг нэрч харилсан тэр сэтгэлийн үднэс тэр ботин сэтгэл бий бол гайхамшигтай төгс амар ам бол юунаас бий болоод байгаа юм бэ гэхээр энийг зовлон чирээс бол мухгаас бий болоод байгаа юм байна. Энэ их одоо гайхамшигтай төгс амар ам болон ашны амар ам олон чинь энэ муххыг арилгасан шүтэлцэн уршин ухаанд сурсан хоосон цаныг онсон тэр оюунаас үүдэн бий болоод байгаа юм байна. Тэгэхээр энийг л ерөөсөө би онох хэрэгтэй юм байна. Тэр хоосон чанарыг ойлгож ухаарах онох тэрхүү арга замраа эргэлт боцолтгүй орж эхэлдэг байна. Тэгэхээр энэ хоосон чанарыг оносон оюун гэж. За ийм гурван зүйлийг бол одоо мөрийн гурван эрх юм аа гэж. За ингэж юу н хэлээд байдаг. За энэ мөрийн гурван эрхмийг үзүүлсэн одоо гайхамшигтай сургаал байна. Мөрийн гурван. За энэний дараа одоо цэгмэд бурхны магтаал уншдаг. За тэрний дараа жамлал цогцол. Жамлал цогцол уншиж за тэгээд багшиг дахих зам уулын одоо сүүлийн төгсгөрийн хэсгээ уншаад ер нь бол одоо ингээд өнөөдрийн шинэ яны хурал маань ингэж гадаалдаг юм байгаа. За тэгээд ингээд миний одоо тавьсан энэ хөө одоо тайлбарыг анхааралтайгаар сонсож баярлалаа. Шууд дамжуулалтын эвент итгэгч Монголын бурхны шишинтний төв Гандан дэгчин линк. Шууд дамжуулалтын эвент итгэгч мөнхийн үсэг. Монголчуудын хамгийн дээд баяр бол одоо сар шин цагаан сарын баяр гэж би боддог. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бол усан барж ил, хар барж илч гэж болно. Тийм жил гарч байгаа. Одоо сайжруулагч буюу одоо буюу үлдэгч гэсэн тийм нэртэй тийм жил гарч байгаа. Ер нь бол жилийг дотор нь хоёр янзаар ярих ёстой гэж би боддог. Тэгэхээр жилийн ерөнхий шинж шороо